За сайн бацхан манайхаа би лав хат дээр нь удахгүй шинэ жил болох гэж байна. Тийм учраас дандаа эрүүл амьдралыг одоо сурталчилдаг, өөрсдөө амьдрах гэж хичээдэг ийм эмэгтэйчүүд маань нэлээд шинэ жилийн бэлгэний хувьсгал хийх гэж байгаа. За яг ямар бэлэг хийж байгаа вэ? Бүгдээрээ ороо сонирхъя. Энэ эмэгтэйчүүд нь бүгдээрээ бэлгээ хийж байна. За манайхаа сайн бацхан уу? Сайн уу? За хэр олон бэлэг боосон бэ? Тийм 100 бэлэг боочсож байна. 100 бэлэг ботсон байна. 100. Тийм. Яг ямар учиртай бэлэг үлээ? Энэ бэлгийн дотор юу байгаа вэ? Гоо тайлбарлая. За эхнээсээ юу гад өвчтэй. За. За бүгдээрээ нөгөө бэлэг гэдээ батар хаашаа харах вэ тийш үү? Бэлэг гэдэг болохоор ер нь бол маш гоё сав баглаа боддог тийм. Тэгээд яг эргээд дотор нь бол тэр бүх гоё чамин зүйлс маань хогийн савар орох гэдэг. Тэгэхээр манай бэлгэний хувьд бол ийм одоо хог хаягдлгүй дааван уттай. Тэгээд лого маань хаана. За энэ ногоон бэлэг байгаа. За тэгээд бэлэг нь юу авах вэ? За ингээд энэ уутыг одоо бүгдээрээ дүүргэн. За манай Гуа брендийн зүгээс өнний сүлний төстэй гэр сав эцний хэв маягийг гаргасан тусгасан. Тэгээд булбараа өрсөн маань арсыг маш гоё зөөлөн болгоно. Гоё савн байгаа. Тэгээ хог хаягдл гарна гэж айх юмгүй. Манайх энэ хайрцгаа эргүүлээд 100 төгрөгөөр буцаагаад худалдаа авдаг байгаа. За дээр нь энэ усны алчуур 100% хөвөн давн усны алчуур. Энэ салбитхийнхаа хэрэглээг багасгаж хүүхдүүдтэй ингээд нусны алчуур хэрэглүүлэх олон удаагийн хэрэг. За бэлгийнхаа уутыг бас бид нэр өдөр тутам хоол идэхдээ хуванцар, сэрээ, савх ашиглахгүйгээр юм хулсан модон сэрээ, хаалбаг, мөн саруулыг хийж байгаа. Учир нь юу вэ гэвэл бид нэр хоол идэхдээ маш их хог хаягдл гаргадаг хуванцар цаваар тэрийг бүгдөө энэ хулсан одоо бүтээгдэхүүнүүдээр сольж одоо хог хаягдлахгүй хэрэглээг бий болгож байгаа. Би амьдрал дэлгүүрийн зүгээс Хайр дүүрэн ив хүчгээд ийм бүтээгдэхүүнийг ингээд хөөхөн боогоод энэ гоё шоколадтай одоо юутай нэрстэй те цэцэргантай ийм амин дэмтэй бүтээгдэхүүнүүдийг хийлээ. Ингээд гоё жигнэмүүдийг бас хүүхдүүдтэй зориулаад хийж байна. Энэ эднээ оноо хоёрын нэг түүхээр хийсэн үзэгний ном. Ер нь бол Монголын анхны баг зориулсан хог хаягдлын талаар англи талаар ойлгуулсан ийм ном. Эднээ оноо хоёр чихэр шоколад маш их дуртай аав ээж нь авч өгөөд өгдөг. Гэтэл нэг өдөр биеэр нь дүүр юм гардаг. Тэгээ нөгөө чихэр шоколадныхаа цаас нь мангас болоо босоод иртээ. Яг ийм үйл явдалтай ийм номоо бас оруулсан байгаа шүү. За манайх болохоор Red Design гэдэг дахин сэргээдэг, хувцас дахин сэргээдэг юм газар байгаа. Тэгээд тэрнээс болохоор яах вэ гэхээр ийм тоглоом. Тэгээд яаж хийх заавартай ингэж оруулсан байгаа. Тэгэхээр хүүхдүүд маань гэр бүлийнхаа маань тоглоомоо одоо ялтныхаа тоглоомыг зааврынхаа дагуу ингээд ялка чимглээд хийж болох юм. Нэг бэлгэнд 2 3 чим тоглоом байгаа. Тэгээ шинэ жилийн модоо гоё хог хаягдлгүй чимэглэг гэх юм бол ингээд тоглоомоо хийгээд тэгээ гой нөгөө гэр бүлтэйгээ байх цаг нь ихсэн гэсэн үг байхгүй юу? Гол нь аав ээжтэйгээ цуг суугаад тэгээ тоглоомоо хийгээд тэгэхгүй болохоор чи нөгөө аав ээж нар завгүй яваал тэг хүүхдүүдэд зүгээр орхиол мөнгөөр зүгээр тоглоомоо аваад өчтөр шүү дээ. Тэгэхээр гэр бүлийн уур амьсгал илүү сайжрна гэсэн. Тийм. Тэрэн дээр за яагаад бид нар яг ийм бэлгийг бэлгэний хувьсэл гэж нэрлээд өөрсдөө ингээ бэлгээ хийгээд бэлдээд байна гэвэл би ганцхан зүгээр л жишээ хэрэг 4 хүүхэдтэй айл байдаг. Тэр 4 хүүхэдтэй айлын аав ээж нь хоёулаа ажил хийдэг учраас нөгөө шинэ жил болонгууд аав ээжийнх нь ажлын газар ах トゥ хамаатан сад ингээд бүгдээрээ чихэр, шоколадтай, чипс өөр юу гэдэг нөгөө гоё сав баглаа бодолтой ийм бэлэг өгөөд өгдөө. Тэгээ шинэ жилийн дараа нөгөө айлтж орохоор баг ингээд шуудаа дөрөв бөөн гэлгаруудтай, бөөн хуунцартай, бөөн янз бүрийн одоо хог хаягдл болохоор тийм бэлгүүд байдаг. Тэгээд ээж нь яана одоо нөгөө нэг ийм олон бэлгүүд чи хүүхдүүдэд өгөхөөр эргээд харшил гараад ах юм хайж болохгүй хэцүү маа гэд ингээд ээждэг байхгүй юу. Тэгэхээр хүүхдүүдтэй ч хор болгоод байна, идэж байгаа хүнд нь ч хор болоод байна. Эргээд нүг шингэхгүй учраас байгаль дэлхийдээ ч гэсэн хор болоод байгаа учраас аль алиндаа ээлтэй ийм сайхан бүтээлч тэгээ үн цэнтэй ийм бэлгийг одоо нэг бэлгний яашгүй одоо хувьсал хийхээс өөр аргагүй болчихсон байна. Тийм ингээд. Тэгээ манай эдэн бүсгүүчүүд бүгдээрээ нийлээд ийм гой бэлгэний санал гаргаж байгаа юм да тий.
Тий. Тэгээд энэ заавалч нөгөө нэг тэгээ энэ зүгээр гоё санаа ахгүй хүн болгоо өөрөөсөө гоё зохиомжоор гоё бэлгнүүд бий болгоод те бүр ингээ жинхэнэ хайр шингэсэн те тийм гоё бэлгүүдийг бүтээж боломжтой байхгүй те. Бэлэг өгөх зорилго юм тийм гоё яг үнцэн ч юм уу те утга учиртай тэр мэдрэмжийг өгөх гэдэг. Тэгэхээр тэр нь өөрөө нөгөө нэг юу байх нь айгу чухал байгаа даа. Тэгэхээр юм байгаль дээлтэй тэгээд хог хаягдгүй бэлэг өгөх боломж бас нэг санаа шүү гэж байгаа юм те. Ийм санаа байгаамаа. За амжихгүй тусдаж амжуулна. Тэгэхээр энэ бэлгээр хэрвээ захиалж болно. Захиалж хаанаас яаж авч болох вэ? Юу лээ. Яг энийг болно. Манай дээр тавьж байгаа чинь тэ ингээ бэлээ тавьж болно. Био амьдрал дээр тавьж иж болно тэ. Роо антер тавьж болно. Бүди дээр тавьж болно тэ. Тэгэл нэг бол бараг нөгөө уцаа тавиад онлайнаар захиалж болно. Ер нь бол айл болох эрүүл амьдрал хийсэн гэсэн ийм бүсгүүчүүд оролцож байгаа. Үнэхээр баяртай байгаа. За Тэ байгальтай тий. байгальтай л дөө. Баяртай өөртөө ирүүл байцгаа. За баярлаа. Thank you.